Yeah, hi guys. Надад яг 20 минут байна. Guess YouTube дээр бичлэг хийх гээд байж байна. Юу хийх гэж байгаа вэ гэхээр би саяхан ингэсэн шүү дээ. 30 хоногийн юм тест хийсэн баггүй юу? 20 өдөр яг цагаан хоол идээд 10 өдөр яг carnivore diet барьж үзлээ. 9 сарын 3-наа биш 6 сарын 9-өөс эхлээд 20 хоноос тэгээд голд нь нэг 5 хоног өөрийгөө одоо хотод гизээ амрааж байгаа carnivore хийсэн. Та хэд маань хэрэг нэг Instagram, Facebook дээр дагдаг бол ерөөхдөө мэдчихэж байгаа баха гэж бодож байна. За би бүр амар завгүй зүрсүүл рүүгээ ингээд note makeup YouTube бичлэг хоёрыг хамт явдаг ч болж байгаа шүү дээ. За тэр нэг цагаан юмнаар нүрэ будангаа ярих гэж байгаа шүү. За манайхаа. Окей. За би ер нь миний план юу байсан бэ гэхээр ийм заяа. Миний анхны план бол 7 хоног цагаан хоол идэх. 7 хоног одоо 16-8-ын засварлахтай мацаг бариад тэгээд 7 хоног юу идэх гэсэн байхгүй carnivore diet. Тэрвээ та хэд маань carnivore diet гэж мэддэггүй байх юм бол юу шүү. Зөвхөн одоо амтнаас гаралтай бүтээгдэхүүн иддэг diet carnivore diet гэдэг байхгүй мах өндөг энтер идэх гэсэн. Зүгээр л мах өндөг л идэх гэсэн. Ер нь л бүр амар юу хүн амт ингэ сонсох юм бол вау ямар хүнд diet вэ гэж бодохоор. За цагаан хоолыг та хэд маань мэдж байгаа амтнаас гаралтай бүтээгдэхүүн юу ч идэхгүй. Яг эсрэгээрээ те мах идэхгүй, сүү өндөг зүгийн бол хүртэл идэхгүй. Зүгийн бол яад вэ? Зүгийнээс гарч байгаа шүү дээ. За тэгээд эхний 7 хоног аюу сайхан явбаа. Би хөнгөрөөл. Тэгсэн чинь яасан гэсэн чинь би 7 хоног биш 20 хоног цагаан хоолн дээр үлдсэн. Бүр ингээд уул нь бол план шал өөр байсан шүү дээ. Тэгсэн чинь бүр ягаад чи угаасаа бүр цагаан хоол идэх амар байсан. Тэр амар гоё байсан. Би хөнгөн байсан. Тэгэл би за гоё байгаа юм чинь юу ч гэсэндээ 2-7 хоног болгочих гээд тэр сүүлрүүгээ 3-7 хоног болгосон. За тэгэхээр 20 хоног цагаан хоол идсэн гэсэн. За би яг одоо энийг юу ярих гэж байна. Миний хувьд шүү дээ яг цагаан хоол идэх 20 хоног би гурил сахар, шоколад, печень, тэ газ таамда, жуус би уусаа газ таамда уудаггүй. За жуус гих мэдтэй сахартай бүтээгдэхүүн, гурилтай бүтээгдэхүүнийг бүр 95-аас 98% тансан шүү. За тэгэхээр ганцхан цагаан хоол идсэн юм уу гэлүүгүй. Бас яг ингээд буруу гэсэн юмнуудыг би тансан байгаа. За тэгэхээр веганы давуу тал нь юу байсан бэ гэхээр би амар хөнгөн байсан. Угаасаа ойлгомжтой мах идэхгүй, гурил идэхгүй энэ төр байхаар би мангар амар хөнгөрт юм байна. Манайхаа өмнө try хийгээд үзээрэй. Нэгдүгээр би хөнгөрсөн. Хоёрдугаар хоол хийхэд маш амархан хурдан байсан. Махан дээр амар цаг хугацаа алдсан юм л шүү. Ядчих нэг Монгол махаа идэхдээ юу яадаг штэ. Хөрөгчөнд ингээ хийгээд тас хөлдөөч тэгээд тэрийг ингээ гисгээж ингээ ингэсээр цаг хугацаа амар ордог. Тэнгууд удаатаа ч юм уу ногоотой зүгээр ингээ лутгаал идэхэд цаг хугацаа амар хурдан, цаг хугацаа амар хэмнэх шиг санагдсан цагаал идэж яах. За 3 дугаар цаанаасаа сэтгэл санаа хөнгөн тийм тайван тэг нэг зүйл рүүгээ фокус болж чаддаг болсон. Би болохоор ерөнхийдөө жоохон ADHD юм шиг жоохон юм өсөрсөн хүн төрөл юм баггүй ингээд амар хурдан одоо юм шаргуу юм үгүй шаргууч одоо хурдан шаламгай нэг юм уу. Тэгээд цагаал идэж явах үед яг нэг юм руугаа төлрөөд ингээд амар settle down юм фокус толцсон байсан. За дөрөвдөгт амтны гаралтай юм идэггүй гэхээр цаанаасаа юм сэтгэл жоохон сэвгүй. Яа тэгвэл одоо ийм штэ манайха хэрвээ янз бүрийн махтай хоол идэх юм бол те махан тэр идэх юм бол тэр амтан мэдээж алуулсан байгаа да. Тэг мэдээж хүн тэрийг нь одоо хутгалах ч юм уу одоо хутгаар ч юм уу ямар нэгэн байдлаар тэр амтныг алж байгаа тэр махын гаргаад тэр махыг бид нар болоход идэж байгаа штэ. Тэгэхээр ямар ч амтан угаасаа өгөхийнхээ өмнө ямар энерги цэцруулах вэ? Айдс, хүз, магадгүй уур хилэн, зовлон амар муухай юм филингүүдийг цацруулж байгаад тэр амтнд өгч байгаа штеп. Тэгэхээр яг цагаан хоол иддэг хүмүүс тэр амтны тэр амар одоо vibration-тэй энерги маханд нь шингэдэг гэж үздэг байхгүй. Тийм учраас бас мах иддэггүй одоо цагаан хоолтон болдог шалтгаанууд байдаг. За тэгэхээр тэр тийм юмыг мэдсэндээ тэр юм уу тэр юм ингээд идэхгүй байгаад тэр юм уу цагаан хоол идэж явах үед цаанаасаа нэг тийм сэтгэл зэвгүй байсан. 5 дугаарт ногоо идэхээр өтгөнөө амар гаргах юм байна. Өтгөнөө амар гаргах юм л шүү манайха. Ногоо гэдгээр бүр ингэ би бараг өдөрт бүр 3 удаа тэгдэг. Би ер нь л нэг л удаа тэгдэг байхгүй юу? Тэгээ цагаал идэж яхад 2-3 хоног бүр ярсан 3 удаа. Өглөө 12 цаг ихэд 3 удаа тэгсэн байсан. Одоо өдрүүд байсан. За 6 дахь нь мах идэх хүсэл угаасаа бараг байгаагүй. Энэ нь болохоор бас даваа тал тий. Яагаад гэвэл хүмүүс ингээд цагаан хоол идлээ барьлаа гэх юм бол ёо чи тэг мах идээд ингээд махаараад ингээд амар ингээд эдмэр санагдаад ингээд хэцүү байхгүй юу? Давуу тал бол миний мэдэрсэн давуу тал бол надад юусоо тийм мэдрэмж аваагүй. Би юусоо тийм мэдрэмж аваагүй гэсэн. За махлуу тэмүүлэх хүсэл, хоолны зуршил бүгд алга болсон байсан.
Энэ бүр амар чухал зүйл. Яагаад гэвэл би өөрөө угаасаа хоолнд амар дуртай, хоолны аппетит амар өндөртэй. Хоол гингууд нүдэн сэрэгдэг. Хоолыг нэгдүгээр тавьдаг. Хоол идэхгүй хахаар уур хүрдэг. Тэ? Өсгөөр ингээд байж чаддаггүй. Амар гой хоол идэндээгээ байжсэн чи идэхгүй болчих юм бол бүр ингээд дэлхийн өнгөрч байгаа юм шиг ууралдаг. Тэгэд амар өлөн цацчаад тагж иддэг. Яагаад гэвэл сэтгэл хангахгүй учраас. За хэрвээ эдгээр шинж тэмдгээс тантай нийцж байгаа бол та зүгээр надтай адилхан яг 3-7 хоног цагаал бариад үзээрэй. Та яг тэр vibration гэдэг байгаа зүйлийг ойлгоно. Бид нэр хоол руу чиглэсэн тийм донтолт гэх юм уу нэг юм байдгийн бэ. Би ч энийг яг өөр нэг бичлэг болоход оруулаа. Энэ бүр ингээд амар чухал концепт. Тэгээ тэрийг би мэдэрч чадсандаа амар баяртай энэ веган барьж 20 хоногтой. За эдгээс хамаагүй бага поршо иддэг гэсэн. Урд нь чинь юу вэ? Зүгээр өглөөний цан дээр би чинь 3-4 юм Ирландийн пудинг гэдэг нэг юм байдаг байхгүй юу? Тэрийг тэгээд 3-4 пүүчтэй юм ихтэй иддэг гэсэн байхгүй юу? Тэгэнгүүт яг цагаан хоолтой болсон чи ажил дээр нэг идэх юм байхгүй. Тэгээ би зүгээр нэг юу ч хүлээдэй. Нэг сүү банан манаатай ажиллуу. Тэгээл ингээд нэг овёс мовёс ч үлээ. Нэг тиймэрхүү юм ийцэн хайлт. Тэгсэн чинь цадцсан. Тэгээд нэг анх харчаад үе энэ хоолнд чинь цадах юм уу гэж бодсон зүйлүүдтэй цадаадсан учраас за ер нь миний хоолны идэж ууршин хэмжээ чинь иймэрхүү юм байна шүү дээ. Би яагаад тэгж амар их мэдээддэг гэсэн бол гэдгээ гайхсан. Гайхалтай. За 9-дүгээрт хоолны туршил ихтэй хүмүүст зөвлөх юм бэ лээ. Хүмүүс зөвлөх юм бэлээ нэг их идэд байхгүй миний хувьд. Бажаар би ингэ бичсэн байхгүй миний хувьд ногоонд нэг дуртай биш. Тийм. Би нэг яг веган барьж байхдаа би бас ногоочин хүн биш гэдгийг мэдэрсэн. Яагаад гэвэл ер нь л их тохиолдолд миний одоо хоолны туршил юун дээр харагддаг вэ гэхээр амар гой мах ч юм уу те чансан мах ч юм уу те янз бүрийн нэг тийм амар гой биш шүү. Зүгээр л мах. Тэ чансан мах, шарсан мах ч юм уу. Тиймэрхүү юм дээр амар мэддэг байсан юм байна. Тэгсэн чинь цагаан хоол идэж явах үед угаасаа махыг ч хасчаар тэгж амар хоол идмээр байхаар нэг санагддаггүй юм байна л да. Яагаад гэвэл угаасаа ингээл хийн угаасаа тэгэл ёо нэг луу идэх сан ч юм уу те ёо нэг байс идэх сан гэж аюу яах вэ? За магадгүй веган хүмүүс тэгдэг байж магадгүй тэгж craving хийдэг байж магадгүй. Гэтэ миний л хувьд бол craving хийх нь багассан. Угаасаа яалч ч хүү тийм ногоо идэж байгаа учраас тий. Ногоонд нэг тийм амар одоо attractive юм угаасаа байхгүй, addictive биш байхгүй юу ногоо ч мах ч жоох addictive байгаад байгаа байхгүй. Тий. За 11 илүүдэл чинь баг зэрэг багассан. Веган идэж авах үед. Яг 20 хоногийн турш. Би угаасаа мэдэрч ирсэн. Угаасаа би юм хөнгөн болоод ер нь бол ингээл би хангрүүл угаасаа за би бас жоох илүүдэлж интайсан. За жоох хасчин да гэдгийг би бол мэдэрсэн. За дараагийнх нь веганы суултал. За веганы суултал юу байсан бэ гэхээр ууралаг зүйл сонгож идэхэд айгүй хэцүү байсан. Одоо уураг гэхдээ ногоонууд байдаг л да. Тэгтэл яаж угаасаа өндөг махыг гүйцэхүүвтэй. Тэгэхээр нэг айгүй их идэх хэрэгтэй болсон. Яг уурга нөхч ийн гэж үзэх юм бол уураг энэ төр их уух хэрэгтэй болсон. Би угаасаа бас уураг уусан. Одоо веган уураг уусан. Тэгээд миний жоохон тийм сул тал гэвэл би жоохон үзгээ алдсан яг тэр 20 хоногт. Би угаасаа фитнес явдаг. Тэгтээ тийм амар мундаг зундаг явдаггүй. Угаасаа жоохон залхартаа л явдаг л да. Тэгтэл явдаггүй бол биш. Тэгээ явсан. Тэгсэн чинь жоохон угаасаа үзмнээс хассан. Яг л уураг жоохон бага авсан учраас хэдий уураг ууж исэн ч гэсэндээ урд нь угаасаа амар махсаг тэг өндөр мөндөг амар хэддэг хүн байсан учраас магадгүй шууд тэгж нөлөөсөн байж магадгүй гэж би бодож байна. За хоёр дахь веганы сул тал гэх юм бол их идэх шаардлагатай болсон. Тийм ер нь аль жоох их идэх шаардлагатай болсон. Угаасаа нөгөө нэг одоо махтай хоолыг ч одоо нэг өдрийн 2 идэхэд ингээд цадаад ингээд байж идэг штэ тийм. Тэгвэл ногоотой хоол болохоор угаасаа амар хурдан шингэдэг. Тэгвэл дахиад дараагийнхаа хоолыг идмээр санагдах ч юм одоо ингээд зөвөр тийм жоохон хитрхи лайт байсан гэх юм уу сул тал нь. За гурав дахь нь мэдээж бусдаас жоохон тусгаарлагдсан мэдрэмж авсан. Яа тэгвэл миний угаасаа найзууд донд цагаан хоолтон байхгүй. Тэгээд тэгээд манай гэрийнхаа ингээ нэг юм жимби юм бийжсэн юм аа. Тэгээл тэр үед тэгээл би зүгээр бодаатай зүгээр нэг өөр юм мэдээлэл байжлээсэн. Тэгээд яг зүгээр л дээ. Гэтэ нэг жаахан тийм тусгаарлагдсан юм шиг. Ялангуяа монголчуудаа тийм. Одоо тийм монгол цангад очих юм бол бүр яах ийгаа мэдхгүй нэг цагаан хоол дайрах юм бол тийм. За carnivore-ийн даваа талаар чи. За carnivore-ийн даваа тал болохоор би яг carnivore-ыг 30 одоо 10 өдөр барьсан. 10 өдөр барихдаа угаасаа яг тэгэл мах, ногоо биш шүү. Мах, өндөг хоёр л эцэндээ баг тэгээ баатартай.
Бас одоо баатар юу гэдэг баатартай шарж байгаа л тэгэл янз бүрийн л мах идсэн, далаанч гаралтай мах идсэн, цагаан улаан бүгдийг идсэн. За давуу тал гэх юм бол энэ амар сонирхолтой бас яг веган юм шиг миний бие хөнгөн байсан. Яг идэж явах үед жаахан хүнд өргөд байхаа ч гэсэндээ нэг цагийн дараа гэхэд миний хотоодноос алга болчихсон. Яагаад гэвэл угаасаа хурдан шингэж байгаа юм тэрхгүй. За хүнсээс суулгахад амар байсан. Ерөөсөө л супермаркет ороод хаанаас юу авах нь ойлгомжтой. Окей, тэр лайнаас өхрийн хаавн, дахин юм хаавн, seafood аавн, цаанаас нь butter аавн, цаатлаас нь өндгөө аавн дон. Тэгээ шууд гарах ч юм уу те. Ерөөсөө хүнс суглахад ингээд ямар ч тийм цаг хугацаа шаардахгүй. Тэгээд хоол хийхэд ч гэсэн цаг хугацааны шаардахгүй. Махаж энийг шаарах тий янз бүрийн тийм аргууд ашиглаж гэнэ үхээс тэгэл яг л адилхан бүх юм айдна гэсэн. Тэгэхээр яг хуу давуу тал нь амархан, сул тал нь жоохон уйдаж магадгүй тийм. За хоол хийхдээ нэг толгойгчлахгүй амар байсан да тий. За дөрөвт маш сайн үг ассан. Йоо энэ бол бүр хамгийн том давуу тал. Надад хамгийн гоё таалагдчихж байгаа давуу тал. Яагаад гэвэл угаасаа гурил идэггүй будаатгүй бүр zero carb асчиж байгаа шүү дээ. Тэгэл бүр хажуугаар нь хүнсний ногоо, жимсээ, файбертайгаа бүгднийг насчиж байгаа. Тэгэнгүүт угаасаа бүр бүр амар хайсан, бүр амар гоёсан. За булчингийн мас сайн байсан. Хадгалж үлдсэн. Би нөө цагаан хоолн дээр булчингийн мас алдаад байсан шүү дээ. Яагаад гэвэл угаасаа ууруулыг юм баг идчихсэн болохоор. За одоо энэ дээр болохоор carnivore дээр болохоор угаасаа дандаа ууруулах учраас өг зүнээс асаагүй гэсэн. Азуулж. Тэгэхээр тэр нь надад амар таалагдчихж байгаа. Carnivore ер нь тэр нь бол маш таалагдсан шүү. За тэгээд мах идэхэд нэлийн үеиг болохоор бусад өөр юмд нэг амар craving хийх одоо ямар ч одоо боломж олохгүй байсан. Одоо ингээд угаасаа нэг идэхдээ ингээд бүр юм та нар Instagram-аар харсан бол бүр ингээд бүргэрийн амар туцаан хоёр мах идэж тэгээд дээр нь ганцхан сир тавиа тэгээ хоёр өндөг шараад ингээд яг идэнгууд угаасаа бүр тэрний араас юу ч орохгүй бүр тэр бүхлээрээ ч орохгүй байгаа юм чинь. Тэгэл бүр амар сатгалдаал тэгэл гол нь сатгалцж байгаа ч гэсэндээ яг 30 минутын дараа гэхэд амар гоо шингэсэн байхаар надад бүр амар гоо таалагдсан. За carnivore-ийн суул тал гэж байгаа манайхаа. Carnivore-ийн суул тал. За яг идж явах үед жаахан хүнд мэдрэмжтэй байсан. Байхын үед бол байсан шүү. Яг идж явах үед. За. Тийм би ингэсэн байхгүй юу? Эхний 2 өдөр жоохон хотоод өгцөн. Яасан гэсэн чи би болохоор энийг тэгж утсан. Би угаасаа веганаас юу орж байгаа хүн шүү дээ. Одоо веганаас carnivore руу орж байгаа учраас угаасаа магадгүй миний хоолны одоо ходоод модод гисэж жоохон хүлээж авах хэцүү байсан байх гэж би ойлгосон. Гэхдээ би бол гол нь 4-5 хоног өөртөө өгсөн л дөө мах жоохон идэж эхлээл, дахин мах цах идэж эхлээл тий. Seafood мод идэж эхлээл жоохон уулын тасарч байгаад яасан. Тэгээд яалтчгүй би амар яарад би одоо угаасаа удахгүй ингээд solo travel хийж байгаа учраас тэрэндээ яарад ч тэр үү. Тэгээд ер нь бол яг энэ experiment тэгээд энэ туршилтаа одоо ингээд эртгэн дуусгая гэсэн бодолтой байсан учраас тэр нь бол шахсан л та. Тэгээд шахаад хэлсэн. Гэхдээ яг ихний 2 өдөр бол жоохон хотоод өгсөн шүү. Тэр бол бас жоохон юу болсон бол гэж бодонгууд уусаа яалтчгүй тэгэл ногоо цагаанд тассан байсан. Одоо хотоод гэж чинь гинт шууд аим хороод ирэх чи ямар л үг гэж тэгж би бодсон. 3 дахь нь за энэ жоохон мухаа заяа. Нөгөө пуп биш дээ. Жоохон үнэртэй. Тэгээд нэг тийм вегантай харьцуулах юм бол шүү. Одоо ингээд өглөө хүндрэхэд нэг амир ингээд 0 ингээд дүүрэн балан өмөртөхгүй амир дажгүй баадсан байхгүй юу? Одоо 20 хоногт. Тэсэн чинь яг carnivore эхлэл 3 хоног дээр угаасаа 0 ингээд амир муухай өмнөхий болж байгаа нь мэдэгдэж байгаа байхгүй. Тэнгууд би за аргагүй угаасаа махтаал гэж би бодсон. За гадуур хооллох жоохон хэцүү. Бүх зүйл гурилтай, будаатай, бүх зүйл ногоотой жимстэй энэ төр байгаад байгаа. Тэгэхээр гадуур хооллох жоохон хэцүү байсан. Тэр бол жоохон сул талтай байсан. За хоол 5 дахь хоолны зуршил эргээд 40% та жоохон нэмэгдэж орж ирсэн. Яг л угаасаа яалтч би урд нь хэлсэн. Ногоо идээд ахаар угаасаа тэгж амар ногоогоо идмэр санагдахгүй. Манайхаа угаасаа ингээд за нэг идэл болоо. Тэгээд мах идээд эхлэнгууд нэг дахин юм хадмар санагдал, нэг одоо өхрийн хадмар санагдал тий янз бүрийн хоол мал идмэр санагдаад нэг тиймэрхүү жаахан буцаж нөгөө нэг мах руу чиглэсэн зэрэг хүсэл жаахан нэмэгдсэн шүү. Тэр жаахан тийм суултал гэж би бодож байна. За ингээд миний бэлдсэн ерөнхийдөө бол суултал давуу талууд дуусчихин. Тэгээд зааж уучгаа тэгээс what тий одоо чи ингээд цагаан хоолыг 20 өдөр барьж үзлээ. Carnivore-ыг
10 өдөр байж үзлээ. За so what? Одоо чи тэг яах юм? Чи цагаан алтан болох юм уу? Carnivore юм байх юм уу гэж таад маань бодож байгаа гэж магадгүй. За миний хариулт бол аль нь. Би 7 хоногоо 3 хоногийг нь цагаан хоол идээд 4 хоногийг нь мах идэхээр шийдэж байгаа. Тэгэхээр энэ бол бас маш шин одоо чучка гэсэн үг. Би урд нь хизээж тэгэж одоо энэс өмнө шүү дээ урд нь одоо 7 хоногийн ядаж нэг өдөр цагаан хоол идэх гэдэг бодол надад байсан боловч хизээж тэрийг try хийж байгаагүй. Тэгээл идчихдэг. Одоо болохоор бүр 3 өдөр 7 хоногийн бүр 3 өдрийг яг цагаан хоолнд зарцуулаад цагаан хоол идээд 4 өдрийг нь мах идэж болно гэж өөртөө хариулт өгч одоо амлалт өгч гинэ. Гэхдээ манайхаа нэг юм байна. Би ерөөхдөө бол гурил будаа гоймон тэр хэдийг ер нь бол амьдралаасаа бүр ядаж 90% 80% бүр ингээд яг гаргамаар байна. Бүр яг гаргамаар шийдсэн. Яагаад гэвэл би махын ч идэж үзлээ, би ногоогийн ч идэж үзлээ. Энэ хоёр хоёулаа надад таалагдчихж байгаа байхгүй юу. Гэхдээ мэдээж хоёулаа давуу тал болон сул талуудтай. Гэхдээ угаасаа гурил будаа гоймон энэ төр бол ямар ч тийм давуу тал бол алга. Тэг харин ч намайг угаасаа тархлуулаад ирсэн зүйлс нь ногоо биш, мах биш. Угаасаа тэр будаа гурил сахар энэ байсан байхгүй. Тэгэхээр би ингээд хайж үзлээ л дээ. За тэгэхээр одоо би яг ямар одоо хоолны дэглэмтэй хүн байж одоо хүн гэж тооцогдох юм бэ тий. За vegan биш, carnivore ч юм шиг юу юм бэ гэсэн чинь paleo одоо би энийг яг буруу дуусчих магадгүй. Paleo гэдэг PALEO гэдэг дайетыг барьдаг хүмүүс байдаг юм байна. Энэ нь бүр яг миний одоо идэж хэрэглэж байгаа. Юу вэ гэхээр мах идэж болно, ногоо идэж болно. Жимс идэж болно, ногоо идэж болно. Ногоо хэлсэндээ одоо самар идэж болно. За бусдыг нь бол хариулдаг. Бусад гэхээр юу юм гэхээр уусаа ойлгомжтой манайхан. Тэгэл processed food те одоо янз бүрийн сахар, жимс тач контрол орж шүү. Арай урт болчихоо. Зүгээр. Яарад нэ. За ер нь бол Stone Age-ийн үед хэрэгжилж исэн. Одоо дээр үеийн хүмүүс маань юу идэж ирсэн тэр нь гэсэн үг. Ангаа игээд махаа иддэг. Тэ? Жимс ногоогоо түгээд иддэг лээсэн шүү дээ. Тэгэхээр яг тэрэн шиг хаална гэсэн. Ямар ч тийм processed food байхгүй, ямар ч хям өвгөш одоо тэгэж даршилсан бүтээгдэхүүнүүд байхгүй. Гуйрал будаага угаасаа хасж байгаа. What else? Тим гэсэн. Тим дайт гэсэн. Одоо чипс ч юм уу тий ер нь л одоо үйлдвэрийн аргаар гаргаж авсан бүтээгдэхүүнүүдийг идэхгүй гэсэн. Тэгээ зүгээр яг байгаль ихтер байдаг бүтээгдэхүүнүүдийг иднэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг ойлгогдож байна. Яг угаасаа байгаль дээр мах байгаа юу байгаа. Жимс ногоо байгаа юу байгаа. Чипс байхгүй шүү дээ байгаль дээр. Байгаль дээр бургер байхгүй шүү дээ. Байгаль дээр бас пицца байхгүй тий. Байгаль дээр хям байхгүй тий. Тэгэхээр яг байгаль дээр байгаа бүтээгдэхүүнүүдийг хэрэглэнэ гэсэн. Яг уу үр тариа байгаль дээр байх нь байгаа. Гэхдээ би угаасаа глютен толеранттай учраас дээрээс нь би угаасаа би гуриланд амар дургу. Гурил идэх юм бол амар хурдан тааралдаг. Хүн баггүй. Тэрийг одоо ингээд энэ өндөр глют дээр гараад мэдсэн. Тийм учраас тэднийг бол одоо угаасаа идэхгүй. Бүр маш сайн хаснаа. Яг л яг идэхгүй гэж хэлж чадахгүй. Яг л бууцдаггүй хоошор идэхгүй монгол хүн байна гэж юу авах вэ? Тэгэхээр ядаж одоо яг тэр одоо тэмдэглэлт өдрүүдээр нь одоо ганц хоёрыг амсдаг ч юм уу тиймэрхүү байж болно гэж би өөртөө одоо зөвшөөрлөг удаа. Тэрнээс хойш бол бүр байнга ингээд хөгж байгаа юм шиг идэж юм гэж бол байхгүй. Окей. За тэгээд өөрийгөө дүгнэхэд маш өлөн хэтрүүлж иддэг. Хоол гэхээр нүдэн сэрэгдэг. Хоолыг нэг тавьдаг. Хоолны туршил ихтэй. Хоолтой харилцаа холбоо маш буруу гэдгийг энэ 30 хоногийн туршлагаас өөрийн биеэрээ мэдэж авлаа. За эдгээр бүх давуу болон сул тал дээр үндэслэн миний бие чулуун дээр нь 7 хоногийн 3 өдөр цагаан хоолтон 4 өдөр carnivore ч байхаар шийдлээ. Амлаж байна. Окей. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Асуух зүйлээ байл над руу бичээрэй, комент бичээрэй манайхаа. Тэгээд амар гоё аялал байлаа. 1 сарын өөртөө хийсэн амар гоё аялал байлаа. Баярлалаа.